Oh shit. Hey, what's up guys? За тэгээд өнөөдөр би энэ та бүхэндээ хитэн хэлб үзүүлэхээр шийдлээ. Тэгээд хэд шийдэх вэ? Бичлэг хийхгүй амар бодлаа ёо. Бараг сар гэж. Тэгээд сард ядаж нэг бичлэг хийж явахгүй бол бас арай л хэцүүд нэ тий. Тийм болохоор тэгээд одоо бичлэгэндээ Let's do it. Хэлб гэхээр та нар зөвхөн бибидэ бабди бүү гэж боддог уу бай. Тийм болохоор би хэлб гэж үгүй. За ингээд би эхний чидээс эхлэе. Чидээс эхлэж гэжтэй юм. Би харин цангаадах юм харин жоо цангаад тийм. Тэгээд тэр нэг сар шил ундаа ус. Тэгээд энийг одоо дахиад нэтэрхжүүлэх хэвээр нэг онгойлох уу. Ингээд юм. За ингээд одоо нэг ингээд жоохон сексрэлтэй биш үү дээ. Арчин уу? Жохос секс. Сексрэлтэй чад. За одоо амгалаа. Ингээд эндага ойта. Are they not recording? Are you recording? Хэлбээс эхлэе. Эхний хэлб бол энийг мэд. За эхний хэлб бол зүгээр л гараа ингэж гурсуулах техник. За юу. Энийгээрээ тааштай англи дээр очиод найзуудтай гайхуулж болно заа. Азаа. За, одоо өштэй ингэ заа. Камера жоох ингэ доошлуулах. Oh my god! Oh! Босонгүй. За, ингээд энэ саяны хэл байла. Тэгэхээр маш энгийн зэ. Энгийн. Орох тэнд хэлбэр нь болохоор энэний таглаагаар л явна зэ. Энэ маш амархан хэл. Би энийг ингээд барьж байгаад энэгээр ингээд аван зэ. Тэнгүүтлээ одоо та нэг юм бод зэ. Үгүй юу ишээ үлээ заяа. За үлээ л дээ. Үлээхгүй байх чинь мэдчихэж шүү. Үлээгээрээ. За одоо харчих заяа. Бахгүй. Хайцсан. Энд байгаа. За одоо дөрөвт хэлб бол маш амархан. За дөрөвт хэлб бол ялчгүй амархан. Одоо миний гарыг харж байгаа биз? Миний гарыг харж байгаа. Яач юм? Исчин үү? Та анги дээр очиод найзуудтай импрешн буюу гайхуулах маягтай үзүүлж болно. Тэгээд одоо бүгдийг тайлбарлаж эхэлье. За эхний хэлб бол ялчгүй хамарлуугаа оруулдаг хэлб байгаа. Энэ хэлб бол маш амархан. Гарынхаа аруугаар ингэж гурсуулах хэрэгтэй. Харж. Ингэж харуулчихвал. Ингэж ингээд гарийнхаа ингээ ард нь нуучих хэрэгтэй. Тэгмэтлээ шууд даашилж байгаа ингэдэг ч юм уу те. Ингэснэ. Ингэж гаргаж чаддаг ч юм уу те. Хамаарлагаа хийж ийдэг. За хоёр дахь хэлбэр чи юу лээ да? Тийм хоёр дахь хэлбэр хугаалтдаг хэлбэр байсан. Энэ бол яах вэ гэвэл
ингэж барина штэ. Ингэвчлээ очих гол нь ширээ юу ярина модон байх хэрэгтэй. Ингэж барингуутлаа. За чаа. Ингэж барихсан мөртлөө энийг ингээд үлдээсэн заяа. Ингээд хажуу талаас нь харуул нэг иймэрхүү юм болно заа. Ингээд чамд цогч хэрэгтэй. Ингээд хүчтэй ингэж явах гарчаад ингээд тэнгуэл ардчаа ингээд унтж байгаа юм шиг. Гараа утлаа ингээд уулсан болсон маягтай ингээд тавьчихсан заяа. Тэнгуэтлээ гараараа ингэж авдаг ч юм уу. Тэнгуэтлээ ингэснээ ингэж гаргаж ирдэг ч юм уу те. Ингээд ер нь болчихж байгаа юм. 3 дахь элб бол энэнтэй элб байсан. Энэ бол маш амархан. Ингэж барьж байгаа л ингээл энэ бол маш амархан. Ингэж барьчаад хажуу талаас нь ингэж авахтаа энэ талаас буцаагаад унгаачих хэрэгтэй. Авахтаа ингээд зөөлх унгаачих хэрэгтэй. Ингээл буцаад унгаачих гэсэн үг. Эхний гарт дээрээ буцаад авна гэсэн үг. Харж нү. Оо. Ингээл нөгөөдгөө одоо хаамт шишээ кармандач нуудаг ч юм уу те. Яадаг ч юм те. Тэгээд нууцна гэсэн үг. За хамгийн сүүлийн элбний нууцгүй маш амархан. Ингэж барьчаад гараараа ингэж барьчаад долоовор хуруугаа доогоор нь ингэж оруулаад нүгрээ ингэж тогтооч юм гэсэн үг. Нэг иймэрхүү. Ингээл. За ингээд бүх элбнүүд бол нэг иймэрхүү элбнүүд бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд таныг амжилттай сураад очиж найзуудаа гайхуулах байх гэж бодож байна. Ингээд баярлалаа.